Зэрэгцэж ягсж байгаа талаарх мэдээллийг сэтгүүл сэтгэгч жаргал хүргэнэ. За ийхүү улсын хурлын хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан жагсаал Чингисийн талбайд эхэллээ. За энэ жагсаалын онцлог гэвэл өмнөх жилүүдийнхээ шүгэлтэй болж байгаагаар онцлогтой энэ шүглээр дамжуулан шүглийн чимээгээр дамжуулан тэд төрийн өндөрлгүүдэд 10 шаардлагыг хөрвүүлж байгаа. Энэ шаардлагынхаа хариуг бас авахыг шаардаж байгаа талаараа энэ удаагийн жагсаалаараа илэрхийлж байгаа юм байна. Даварсан засагт даруулга өгөх үндэсний эсэргүүцлийн өдөр нэртэй дэрэг жагсаалд 109 иргэний нийгмийн байгууллага нэгдэж, улс орны эдийн засаг гадаад үрийн асуудлаас гадна ард иргэдийн амьдрал улам бүрд ордож, утаа гэсэн ураны хор нөлөө үндэсний аюулгүй байдал занал хийж байгаа зэрэг асуудлуудаар төр засгийн өндөрлгүүдэд хандаж байгаамаа. Нэгдүгээр асуудал нь ерөөсөө засаг давхар дээлээ тайлаач гэж. Хоёрдугаар асуудал нь бол энэ байгаль экологийн асуудлаар ялангуяа урт нэртэй хуулийг одоо энэ аврын жуулганаар хэлсэн. Энэнийг дагаж мөрдөх журмын тухай хуулинд өөрчлөлт оруулж цөмийн энергийг одоо урааныг ашиглах тухай асуудлыг өөрөлдвөл хуулиас нь болох гэдэг нь шүү дээ. Энэнийг эсэргүүцэж байгаа. Гуравдугаар асуудал бол энэ эх орныхоо газар шарууныхоо төлөө өвчөөсөн нөхдүүдийн бас энэ хүндэтгэсэн ялыг бол бас эргэн хараачаа гэдэг ийм үндсэн гурван шаардлага тавьж байна. Иргэний нийгмийн байгууллагуудын үндэсний чуулганаас бол 10 зүйлтэй шаардлага гарсан. Энд бол одоо эдийн засгийн байдлыг тогтворжуулах, нийгмийн одоо хурц асуудлуудыг шийдвэрлэх, гадаадаас одоо авсан энэ үр зөөлийг үр бүтээлтэй зарцуулах, урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх, ураны хайгуулыг зогсоох, C-2 нарыг суллах, ийм зэрэг одоо 10 одоо шаардлага тавьсан. За тэрнийхээ хариуг бол одоо өнөөдөр шаардна. Одоо бол ямар ч хариу, ямар ч реакц байхгүй байгаа. Энэ арчаагүй төр бид нар үгээн дуулах гэж тийм ээ. Өнөөдөр энэ цэглэгийг зохион байгуулж байгаа юм. Хүзүүндээ угалсан энэ пайзыг би харж байна л да. Энэ пайзаар юуг илэрхийлэхийг зорив? Энэ бол эх орноо хамгаалсан эх орныгоо төлөө бидний хаваач өрөөдөө язгуурын ашигын төлөө тэмцэж явсан манай мөнгө 2 болон түүний 5 нөхдөй тийм ээ. Тэгээ одоо энэ дээрээс нь хуулиар яваад тэгээд 21.6 жилийн ял өгсөн. Энийг бид нар бол эсэргүүцэж байгаа маа. Яагаад энэ хүн эх орныгоо төлөө явж байгаа тийм ээ? 21.6 жил авж байгаа юм. Эх орныгоо худалдсан лоовчт нь яг зөөлөн синтез сууж байгаа юм тийм ээ. Энэ хоёрын ялгааг. Тэгээ дээрээс нь эзэн тэр төрөөс эзэн тэр өмдөнгөө тийм ээ. Мятын хэрэг байна. Одоо юуны мятын хэрэг эднэр дээр одоо 8 жилийн ял авж штэ тий. Тэгэхэд энэ хүмүүс эх орныгоо төлөө тэмцчихэд 21.5 жил авах гэж үнэхээр бид нар байж болохгүй асуудал тийм ээ. Газар ус байгаль шорооныхоо төлөө тэмцсэн хүмүүсийг судлаасаа гэж хүсэндээ энд зогсож байгаа. Иргэд ч гэсэндээ энд зүрх сэтгэлээрээ бидэртэй хамт нэгдэж байгаа. Тэгээд миний хаа бол яг байгаль усныхаа төлөө тэмцдэг тэр гал хүнстэй холбооны хүмүүстэй нэг удаа дуу хоолойгоо нэгтгэснийхэн төлөө тэр хүмүүсийг иргэн үнийхээ хуваар тэмцснийхаа төлөө ингэж 22 жил ял авч байгааг нь хизээш хүлээн зөвшөөрөхгүй шудраг бус хариу гарсан болохоор зогсож байгаа. За ийхүү улсын хурлын чуулганы нээлттэй зэрэгцэн иргэний нийгмийн байгууллагууд хаврын синдром гэж нэрлэгддэг. Энэ хаврын жагсаал цуглааныг эхлүүллээ. За үргэлжлээд ирэх пүрэв гарагт Монгол ардын нам жагсаал хийн гэдгээ мөн мэдэгдээд байгаамаа. Мэдээллийг тэгш жаргал шуурсав тэлтгэлээ. Энэ хаврын чуулганаар бид агш гишүүд газрын